За сайн уцгаа. Өсөн хүлээсэн part 3 маань орж байна. Part 3 хүлээсэн аюул олон хүмүүс байсан. Үүний хажуугаар дэмжиж байгаа хүмүүс нь ч гэсэн аюул олон байсан. Тэгээд хичээлээ хажуугаар хийдэг болохоор цаг тухайд нь оруулах чадахгүй байгаа. Гэхдээ яг аниме гарсан даруйд нь оруулахыг хичээдэг шүү. За ингээд аниме орцгоё. Манай Мизухо Кизукиг харан яана яг дурлахны дурлж болохгүй юмсан гэж бодсоор байгаад бүр хитрхи амар хитснээс болоод Кизукигийн өмнө Мизухо ухаалдаад унцгнаа өөр. Оройн Кизуки шүүгөө айроноор дэлгүүр орж байгаа харагданаа. Кизуки Мизухог ухаалсныг нь аюу өндөр тусгаж явж байгаа. Бараг дэлгүүр нүүлээд байгаа юм гэлтэй амар их авцсан заяа. Энэ харалтаа ингрээри дүрийн авцсан. Тэгээ манай хоёр бүр үгээ хэлээл. За болно штэ эн чинь одоо манай гурав юма цүлөөс тусчаад дэлгүүрээс гарч явдаг. Манай гурав Мизухо гих руу харж явтал. Нэг гурав хүүхэд гарч ирснээр сайн уу аяаруу гэдэг хаан. Манай хоёр зүгээр явъя гэтэл аяаруу зүгээрээ баярлаа гэд тэр гуравт уцраараа болохоор явнаа. Нөгөө гурав нь сайн байгаа зү аяаруу ямар гоё авсан өссөн бэ? Чи яагаад бид нартай найзлах болсон гэд хаан аяаруу. Би сайн байгаа. Та нартай яагаад найзлах болсон гэж юу? Та нар хог шаар учраас. Та нартай найзлах болсон ч болсон юм. Одооноос бити надтай таньдаг хүн шиг царай л. Бити надтай яар гэд хатуухан хэлээд явчихнаа. Аяаруу харих замдаа гүүрэн дээр гараад яагаад өнгөрсөн мартагддгүй юм бэ гэд ойлно. Эндээс харахад саяны гураас аяаруу аюу травмат болсон шүү байгаа. Манай шуугаа за зүгээр дээ гэж сэтгэл санаагаар дэмжинэ. Кизуки ч бас зүгээрээ хуучин чамд одоо байгаа чамд ч бид нар дуртай. Бид нар сайн найзуучтэй гэхэд аяаруугийн сэтгэл нь хөдлсөн болтой. Кизукиг тэрвэрэд авнаа. Тэрснийхэн дараа аяаруу баярлаа гэд хэлнэ. Энийг хараад шуугаа амар тэрвэрлдээ гэж амар гараад илсэн чинь манай хоёр зүгээр шуугааг анаа яваад өгдөг заа. Энэ үед чи Мизухог асарч байгаа нь харагданаа. Ши Мизухог харж ийснаа толгой дээр нь гараа тавиад халуунтай нөө үгүй юу гэдгийг нь үзчихэд дандаа хүний санаа зовоох юм аа. Яагаад үргэлж санаа зовоод юм бэ гэд дотроо бодноо. Манай Ши Мизухог амар ширтчихсэн аа. Яг үнсгээл амар өртдөг хөхгүй юу? Тэгэд үнслээдээ гэж бодож исэн жаа. Үнсдэггүй ичээл босоо явд. Энэ үед Мизухо хальсэрнэ. Шин буцаад унттаа гэж гэрлийн нутраад яваад. Шин Мизухогийн өрөөнөөс гарчаад би одоо яг юу л хийгээд байна да? Сая би бүр юу ичвэ гэж бодоод хацарнаа. Маргааш болж байна. 12:52. Манай Мизухо босчээ. Босчоод хөшгөө нээгээл өстө идэгсэн хүн гэсэн шиг тийм ээ би идэгчлээ. Яасан гоё вэ гэж орилж гинэ. Мизухо доош хартал шин үүдэнд нь хүлээгээ зогсож гинэ. Ингээд манай хоёр гадуур явахаар боллоо. Цаг агаарч сэлмэг байлаа. Манай хоёр гадуур явж гинэ. Мизухо харин шинээс чи өнөөдөр хичээлдээ яваагүй мүү гэтэл шин тийм ээ л гэж юм. Шин Мизухогийн дуртай сэмдэгчийг авсан байлаа. Манай хоёр далайн иргэн хажууд нэг газар хамт суугаад идэж гарнаа. Мизухо талхаа амтархан идэж байна. Ёстой гоё амттай юм аа. Крем нь их юм аа. Жимсэн зөөлхөн байна гэдэл. Манай Шин Мизухогийн амтархан идэж байгааг нь харнаа. Идэж дуусчаад Мизухо бутлаа тайлаад далайн иргэлэг гүйчихлээ. Шин харин битгийгүйгээд ил да. Өчигдөрхөн өвдчөөд гэж санаа зовоод орилно. Шин Мизухо дээр яарангүйтэл Мизухо хамт тоглоё. Бутлаа тайлаад ороод ир. Шин үгүй. Би л тоглохгүй. Чи ганцаараа тоглоно гэхэд за зүгээр би ганцаараа тоглолоо. Шин чи яагаад өчигдөр ухаалсан юм бэ? Юу болсон гэхэд Мизухо Шиний асуултыг бодож байсан аа. Би өөрийгөө сайн ойлгохгүй байна уу? Яг яагаад байгаагаа гэд устцаа инехэд энэ хариултыг сонссон Шин Мизухо руу харан амар төв царай гаргаснаа. Яахаараа өөрийнхөө мэдрэмжийг мэддэггүй юм бэ гэд ус руу яваад орлоо. Шин Мизухог тэрж аваад ингээд тэрээд үз. Чамайг эргэлзүүлээд байгаа юм нэ. Хэрвээ тэрж явахдаа чи догтлол чи түрүүндээ хайртай гэсэн үг гэд хэлтэл Шиний хацар бүр амар улаачихсан.
Тэгсэн харин Мизухо чанга байна гэд цаашаа шинийг түлхчихнэ. Тэгэд Мизухо хальт хичээд яаж ийна гэсэн чинь шин олон юм бодох хэрэггүй шүү. Зүгээр л чам зөвлөхөө гэсэн гэд хаяад яваад. Кизуки Мизухогийн төрж иртэл манай хоёр ингэж дэживаа. Кизуки ч гайхаад шин хичээлдээ яваагүй юм уу? Энд байсан бивээ. Та хоёр юу хийж байгаа юм бэ гэж төхөж очтол. Шин босч ирээд бит хоёр юу ч хийгээгүй гэд буцаад гэрлэг орчихноо. Ингэж хэлээ шиний гэртээ ортол Кизуки Мизухоор ойртон. Мизухо зүгээр үү? Өчигдөр яагаад ухаалтчихсан юм бэ? Би чинь одоо гайгүй юу? Идэгчгсэн бол зүгээр дээ. Ингэж хэлэхэд нь Мизухо ичээд авнаа. Манай эд маргааш өглөө зуны амралтаа өнгөрүүлэн явж илаа. Гой зураг ахуулж загас үзэн хамтдаа үжилдэж байлаа. Айро Кизукид Мизухо хөөрхөн байгаад би нүрийн будаж гисэн юм. Палажин ч гэсэн олж гисэн. Өстө хөөрхөн байгаад дээ. Кизуки Мизухо хоёр хавилах навахтаа Кизуки өнөөдөр ямар хөөрхөн байгаа юм бэ? Би бүр догтлцлоо гэж хэлэхэд Кизуки тийм үү. Баярлаа гэж хэлсэн мөртлөө дотроосоо ёо өвхнээ миний зүрх тэсэхгүй нэ. Дараа нь шуугаа Мизухогоос өнөө өрөө болзоотой юм уу? Яагаад ийм гоё хуцалчихсан гэхэд Мизухо үгүй дээ юуны ч болзоо ах үү дээ. Ингэж хэлээд манай хоёр нөгөө дээр очихоор явлаа. Гэтэл Мизухо би өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байна гэтэл би ч бас адилхан. Гэхдээ энэ бол хайр гэдгийг би мэдэж байна гэж цааш явлаа. Манай эд хамгийн ихний инээнээс дэлхийний тоглолт үзэж байна. Усан цацрахад Кизуки Мизухог хамгаалаад тэгсэн чинь Мизухо эцснээс болоод ингэ хэрэггүй гэхэд зүгээр дээ. Манай эд тарж явж илаа. Гэтэл шууга зогдсон. Метроны буудлын цаа талд харахад нэгэн эмэгтэй эрэгтэй хүнтэй яран инээлтэн зогсно. Энэ эмэгтэй бол түүний багш. Манай эд метрон дотроо янз бүрийн юм ярьж хөгжилдөн ая тухтай явцгаанаа. Харин энэ үед Кизуки Мизухороо харж байснаа. Гарын хатгаад авлаа. Мизухо хөтлснөөс болоод хитрхи хичээд гайхан харахад Кизуки дагуулад метроноос бууж байгаа. За ингээд манай 3 дугаар анги маань дууслаа. 4 дугаар анги гарах юм бол тэр даруйд нь оруулнаа. За ингээд бүгдээрээ баяр таа.